Coca-Cola гэж хэлэхээр шууд сонсогдож байгааз кола бол дэлхий дээр байгаа хамгийн алдартай ундаагамаа. Мөн маш олон сайн муу жидтэй хэмээн хэлэхэд хийсдэггүй. Орц найдлага нь хүртэл нэг тийм юр үсэн. Одоо хүртэл жорон задраагүй уг ундаа яг хортой юу, хоргүй юу, магадгүй та колонд дуртай өдөр бүр уудаг байж болно. Тэгвэл өдөр бүр кола уугаад байвал яах вэ? Энэ талаар бүгдээрээ судалцгаая. Та магадгүй 25 дахь кадр гэх одоо маркетингийн аргыг амьдралдаа нэг ч удаа сонсож байсан баг. Энэ бол Coca-Cola-г дэлхийн хэмжээний том болгосон арга байгаамаа. Бидний үздэг телевиз, зургатаар гарч байгаа бүхий л зүйл 1 секундэд 24 кадр буюу 24 секунд фрейм байдаг. Гэтэл 1957 онд сэтгэл судлаач Джеймс Вейкери 25 дахь фрейм нь хүнд үл харагдах хэдэж хүний далд ухамсарт нөлөөлж байгаа гэдгийг олж тогтоосон байдаг. Энэхүү судалгааны дараагаар Coca-Cola компани үүнийг сайхан боломж хэмээн харж ашигласан. Нью-Жерсигийн кинотеатрт кино гаргаж байх үеэр 1 секундэд 24 фрейм гаргаж ив. Харин 25 дахь фрейм дээр Coca-Cola-г попкорн нийтлэх авлагатай зүйлийг агуулж байсан сүлд нотлогдсон байдаг. Харин энэхүү 25 дахь кадрын үр дүнд Coca-Cola болон попкорны борлуул 17% өссөн илт харагдаж байна. За тэгэхээр Coca-Cola энэхүү маркетингийн аргаас хойш маш их эрэлттэй алдартай ундаа болсон. Гэхдээ тэглээгээд таныг өдөр бүр кола уу гэж байгаа юм шээ. Хэрэг бид өдөр бүр усны оронд кола хэрэглээд яваад байвал бидний амьдралын хэм маягт ямар өөрчлөлт гарах вэ? Монако улсад ус уухай болоод бараг 16 жил дан кола уусан эмэгтэй гэж байсдаг байсан. Эмчнэр өдөрт 3-4 литр цэвэр усыг хэрэглэхийг зөвлөдөг. Харин үүний оронд Coca-Cola гэж боддоо. Эдийн засагт амар халтай зүйл болох нь. Нэг сав кола 39 г эсэн чихрийг өөртөө агуулдаг. Тэгэхээр та өдөрт уух усны хэмжээтэйгээ дүүцхээр уух хэрэгцээг хангахын тулд өдөрт бараг 8 лаз гаруй Coca-Cola уух хэрэгтэй болно гэсэн үг. 8 лаз гэхээр ойролцоогоор 312 г эсэн чихэр буюу 6 хавтгай шоколад эзэнтэй тэнцэнэ. Гэтэл эмчнэрийн зөвлөж байгаагаар 40 г-аас багагүй г эсэн чихрийг хэрэглэх нь тохиромжтой гэж зөвлөдөг. Тэгэхээр өдөрт та багада 312 г эсэн чихрийг хэрэглэнэ гэдэг нь таны яс, эрүүл мэнд, бие гих зэрэгт асар их хохиролтой. Мөн колог тасралтгүй хэрэглэснээр 7 хоногт авах ёстой калорийн хэмжээг 8000-аар давуулж авна гэхээр аимшигтай гоц. Их хэмжээний эсэн чихэр агуулсан зүйл уухад хоолны дуршил нэмэгдэн та уугийнхаа хэрээр иднэ гэсэн үг. Энэ юутай холбоотой вэ гэхээр цусан дахь сахарын хэмжээ огцон өсөж энэ хүмүүсийн өлс мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр дараагийн хор өнөөл нь таргалалт. Consumer Reports нийтлэгдсэн шинэ судалгаагаар өдөрт 1 литр кола уух нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь ихээ. Харин өдөрт 1 колог жилийн турш өдөр бүр ууснаар 52 паунд буюу 23.5 кг нэмнэ. Гэхдээ та усны оронд хэрэглэнэ гэхээр өдөрт багада 8 лаз кола уувна. Тэгэхээр багахан тоцол хийлдэ бүгдээрээ нэг ширхэг кола ууснаар 1064 кг нэмнэ гэсэн үг. Тэгээд өдөрт 8 лаз кологд 365 хоногт бодохоор 188 кг нэмэх боломжтой болж таарж байгаа юм. За үүний дараагийн асуудал юу вэ? За кола ууснаар юу үүсэх вэ? Дараагийн асуудал бол шүд ясны бат бөх байдал байгаа юм. Колог балах тусам элсэн чихэр нь таны шүд хил бөөл зэргийг бүрэн бүрхэн шүдний палан гэмтэйг шатруу орж байдаг. Ямар тааш яс шүд зэрэг нь танд хэцүүхэн байдал орхон дээ. Coca-Cola-ны caffeine natural diuretic буюу натурал шээс өөх бодис агуулдаг нь маш их бийтсэн. Иймэрхүү зүйлс бол нэг их санаа зовх зүйл биш л дээ. Колоны найрлаганд өндөр тунгаар байдаг fructose corn syrup бол одоо хүмүүсийн метаболизмыг удаашруулдаг юм а. American Journal of Clinical Nutrition-ийн судалгаагаар бол high fructose corn syrup нь метаболизмыг удаашруулдаг ба энэ таргалалт руу таны хөдөлгөөн хэмээн бичсэн байдаг. Үүнээс үүдэн таны элэг өөгөлттэй болно. За тэгээд маш их суйлтан ядарч гид сатгуулах гэх мэт шинж тэмдгүүд илэрх болно. Цаашлаад маш их хэлсэн чихэр, кофеин, бусад химийн бодис зүрхний цохилтуудыг асуудалд оруулна. Асуудал үгээр дуусахгүй. Чихрийн шижин бөөрийн асуудлууд гэж таны өдөс хараад гараа таллаа зогсож байна. Шүн кола ууж байгаад гинт асуудал гарвал яах вэ? Мэдээж та бүхэн эмнэлгийн байгууллагад тандах ёстой. Өнгөр эмнэлэг нь яаралтай дөрвөн тусламж гэмтэл төр сонжлогооны 7 хоногийн 24 цагаар хийж байгаа шүү. 24 цагаар болохоор та бүхэн шөнөөрөө хэрэгтэй байвал тус эмнэлгийг зориход нээлттэй байгаа. Утас нь 77 102 103. За тэгэхээр дүгнэлт нь юу гэхээр та маш их хэмжээний жин нэмэх нэ. Дээр нь маш их эрүүл мэндийн асуудалтай оцрох нь. 1 хоног, 7 хоног, 1 сар, 1 жил Coca-Cola уулаа гэд таныг алахгүй ч бас сайхан байхгүй нь лавтай. Explain.